жилийн өмнө энэхүү арга хэмжээ нь 2 жилийн өмнө ерөнхий сайд Нарендра Модийн Монголд ажиллахгүй яриа гарын үсэг зурсан нэгэн санамж хүчтэй холбоотой энэхүү арга хэмжээ хийгдэж байгаамаа. Санамж хүчиг бол энэ уламжлалт тэмдгийн чиглэлээр байгуулсан санамж хүчиг байгаа. Өнөөдрийн энэ ажиллагаа бол энэ уламжлалт тэмдгийн талаарх бүх арга хэмжээг нэг ийм хурлын түвшинд гаргаж ирж байгаа ийм арга хэмжээ байгаамаа. Энэ арга хэмжээ бол юуны өмнө аюурведийн өдөр гэж Монголд анх удаа тэмдэглэж байгаа. Тэгээд энэ анх удаа тэмдэглэж байгаа хүрээндээ энэ уламжлалт хамтын ажиллагааг одоо баг хурлын зохион байгуулж байна. Өнөөдрийн энэ арга хэмжээ нэг чухал тал бол Монголын уламжлалт тэмдгийн чиглэлээр ажилладаг хүмүүсийг болон энтхийн уламжлалт тэмдгийн чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийг нэг дээвэр дор нэгтгэж үзэл бодлоо солилцож байгаа явдал. Энэ энтхийг Монголын уламжлалт ангаах ухаан бол төвдийн эмнэлгээр дамжаад хоорондоо маш их ижил төрлийн олон мянган жилийн юм хэрхээ харилцаа холбоотой. Тэгээд өвчнөө эмчлэх энэ аргууд нь бол их түгээмэл хоорондоо ижил юм аргууд байдаг. Монголын уламжлалт ангаах ухааны эмч, аюурведийн уламжлалт ангаах ухааны эмчийг одоо хоёр улс хоорондоо дипломын төвшөнд мэдлэг зэргийнх нь хувьд бол хүлээн зөвшөөрөх асуудал байгаа гэдгийг бол тавьсан. Тэр бол одоо биелэлээ олж байгаа гэж бол одоо итгэж байгаа. За бид нар бол монголчууд бол энэ ангаах ухаанаа бас аюурведийн ангаах ухаантай нас цэцүүшгүй ингэж одоо бид нар хүлээж авч хөгжүүлж ирсэн улс үндэст. Даанч олон жил бид нар энийг бол их буруу тийш нь одоо авч үзснээс болж энэ их олон жилийн хүндрэлүүд бол үүссэн. Энийг маш хурдан түргэн бид нар бол залруулж дэлхийдээ хөл нийлүүлэх бол монголчуудын одоо эрхэм зорилго байгаа. Энэ дээр бол олон таван алагчаал гаргалгүй төрөн жоохон дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Энд өнөөдөр биний одоо нэг бахархалтай юм бол Утчмаар их сургуулиар бол Монголын уламжлалт ангаах ухааны өндөр зэрэглэлийн жинхэнэ нарийн эмч нарыг бол бэлдсэн. Энэ хүмүүс бол өнөөдөр Монголд хэдийгүй дэлхийд бол бас энэ ангаах ухааныг дэлгэрүүлэхэд бол асар том ач холбогдолтой. Тэгэхдээ бид нар бол энэ уламжлалт ангаах ухааныг бас орчин цаг гэж гитэж хэлбэлгүй яг өөрийнх нь уламжлалаар нь авч явсан. Яагаад гэвэл бид нар орчин цагтаа хөл нийлүүлж байгаа боловч энэ Монголын уламжлалт ангаах ухаан бол буддизмтэй маш их холбоотой. Энэ хүний оюун санаа, гариг эрхсийн нөлөөлөл, бусад олон шалтгаанаас болж хүний эрүүл мэндэд ямар одоо муу сөрөг үр дагаврууд бий болж өвчин үүсгдэг гэдгийг бол энэ ангаах ухаан бол зааж өгсний нь бол хаяагүй тэр их том уламжлалыг авч Монголдо эргүүлж суулгаж бий болсноор бол асар том ач холбогдолтой болсон байхаа гэж одоо бодож байгаа. За өнөөдөр энтхийн элчин сайдын яам аюуш өдрийг одоо зохион байгуулж байгаа. За энэ өдөрт нь одоо Монс групп нь одоо хамтран зохион байгуулагчаар одоо оролцож байгаа. За өнөөдрийн гол үйл явц нь гэхээр одоо нийт одоо Монгол улсад одоо нийт одоо эмийн зах зээлийн 10-аас 15% нь одоо уламжлалт эмийн зах зээл байгаа. Жилд энэ тоо одоо хурцтай өсөж байгаа. За үүгээрсээ гадна энтхийн элчин сайдын яам одоо Монголын уламжлалт ангаах ухаан болон энэ аюурведагийн энэ уламжлалт ангаах хоёрыг одоо холбож өгөх. Цаашдаа одоо энэ хоёр салбарыг одоо Монголд хөгжүүлэх. Эндээсээ уламжлаад одоо Монголын зах зээлээс гадагшаа одоо яаж гарах, дээрээс нь Монголын одоо эрүүл мэндийн салбарыг яаж хөгжүүлэх гэх мэт одоо энэ олон чиглэлээр одоо эрдэмтэд өнөөдөр хуран чуулж байна. Ер нь бол өнөөдөр дөрөөс уламжлалтыг хөгжүүлэхэд юу анхаарахгүй л эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн жигд болгоо. Тэрнээс хойд хормон биш байгаа. Хоёрдугаарт нь устдаа дугаа 100 гаруй ургамлуудаа энэ эмийн хоорн түүхэд улс энэ нөөцөө сайжруулах цаашдаа эмийн түүхэдийн нөөц болоод экспорт гаргах хэмжээнд яахын тулд бид нэг 40-50 сая доллар хэрэгтэй байна. Тийм учраас бид нэр энэ хурал дээр бас нэлээд найдлага тавьж байгаа нэг. Энэ хурлаас цаашаа манай шийдвэр гаргагчид маань энтхийн талаас үндсэн тэрүүн дүүргийн одоо долларын тийм. Тэгээ эндээс бол ямар нэгэн хэмжээгээр энийг бид нэр авч үлдвэл 50-60 аж ахуй нэгжүүдэд 2 ургамлыг тариа гэдэг л ийм л 20-30-50-100 га тарил гэхэд бол энэ бол Монголд ердөө 3-4 жилийн дотор Монголын олон ургамлууд 100 гаруй ургамлууд устдаа дуусахын аюулаас зэрэглэл босгоо сэргээгээд авчиж байгаа.